За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намхайд иржигдэг. Улаанбаатар сонготой эмнэлгийн зүрх судас нэмж 2011 оноос тус эмнэлэгт ажиллаж байгаа. За би бол бүгд намд хятад ард улсын Шанхай хотод мөн Солонгосын Сөүл хотын Юнсэг сургууль зэрэг газруудад боловсрол эзэмшсэн. За тэгээд яагаад өнөөдөр энэ лекцийг унших болов гэхлээр зэрэг зүрх судасны өвчин бол дэлхийд дахинд болон Монгол улсад бол нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байгаа. Тэгэхээр зүрх судасны өвчнөөс бол эмчээс илүүгээр хувь хүний эрүүл мэндийн боловсрол, хувь хүний амьдралын хэв маяг гэдэг нь бол маш чухал байдаг. Тэгэхээр энийг одоо хүн бүрт одоо эрүүл мэндийн боловсрол нь одоо тус нэмэр болгох зорилгоор энэ лекцийг унших гэж байна. За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэнд энэ лекцийг унших болсон шалтгаан бол ерөнхийдөө хоёр гэж болно. Нэгдүгээрт бол ерөнхийдөө иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хоёрдугаарт Улаанбаатар сонготой эмнэлэгт хийгдэж байгаа шинэ дэвшилтэд эмчилгээний онцлогооны арга технологиудыг танилцуулах юм хоёр зорилготойгоор энэ лекцийг уншиж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр бол зүрх судасны өвчин, орчин үеийн онцлогоо эмчилгээний аргууд гэсэн ийм сэдвээр та бүхэнтэй ярилцъя. За зүрх бол өөрөө булчинлаг эрхтэн. Ер нь бол хүний мотор гэж хүн болгон мэднэ. Тэгэхээр зүрх маань өөр цээжний дотор цээжний зүүн хэсэгт оршдог ийм булчинлаг эрхтэн. За зүрх бол ерөөсөө зогсолтгүй ажилдаг шахуурга. Ерөөсөө 2-3 секунд ч амрах одоо тийм чөлөө байхгүй хүний амьдралын туршид ингээд байнга ажиллаж идэг их завгүй хэрэгтэй л дээ. За тэгэхээр ерөнхийдөө титэм судасны эмгэгийг бол бид нэр ерөнхийд нь бүтцийн одоо судасны булчингийн эмгэг, нөгөө талаар бол одоо дамжуулалтын эмгэг гэж ерөнхийд нь хоёр том хэсэгт хувааж ойлгож болно. За тэгэхээр эхлээд титэм судас гэдэг зүрхийг өөрийг нь тэжээж байгаа судаснууд байдаг. Энэ судас бол ерөнхийдөө баруун зүүн гэсэн хоёр судас зүрхний одоо гол судаснаас гараад зүүн талын судас нь хоёр том сулаа болж салаад ерөнхийдөө зүрхийг ийм 3 том судас ингээд тэжээлээр хангаж идэг. За өөрөө бид нэр бол зүрхнийхээ цохилтыг хурдан болгоё, удаан болгоё, удаашруулъя гэж ерөнхийдөө тийм удирдах боломжгүй. Тэгэхээр зүрх маань өөрөө автомат мэдрэлийн тогтолцоотой. За хар үгээр хэлэх юм бол ийм цахилгаан станцтай. Цахилгаан станцаас тог гараад энэ тог маань ингээд шонгийн модоор дамжаад айл болгонд очиж тог очиж байгаатай адилханаар зүрх бас ижлэхэн ийм өөрийн гэсэн цахилгаан станцтай. Энэ одоо эндээс гардаг энэ цахилгаан станцнаас тог гараад тэгээд тодорхой замуудаар дамжаад зүрхний эс болгонд энэ тог очисноор зүрх маань агшдаг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор үүсдэг одоо хэм алдагдлуудын төрлийн ийм эмгэгүүд ерөнхийд нь ийм хоёр том яваад ойлгож болно. За дэлхийд дахинд зүрх судасны өвчин бол хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудад бол нас баралтын тэргүүлэх шалтгаан бол болсоор байгаа. Тэгэхээр бол дэлхийд даяар бол хамгийн түгээмэл эмгэгүүдийн нэг бол даралт ихсдэг өвчин. За цусны даралт бол ерөнхийдөө 140-90-с дээш гараад байх юм бол бид нэр даралт ихсэж гэнэ гэж ойлгож байна. Гэхдээ хүний даралт бол ерөнхийдөө ингээд одоо ямар нэгэн механик биш болохоор одоо 120-80 ч юм уу ингээд ийм тогтцсон ийм бол байдаггүй. Ер нь хүний хийж байгаа үйл хөдлөл, сэтгэл санаатай холбоотойгоор хүний даралт пульс бол байнга өөрчлөгдөж идэг. Тэгэхээр ерөнхийдөө 50 ингээд сууж байгаа үед 140-90-с дээш л байгаад байх юм бол бид нэр даралт ихсэж гэнэ гэж ойлгож байна. Тэгэхээр одоо жирийн үед бол юу гэдгийг хүн босоод явж байгаа үед эсвэл шөнө унтж байгаа үед те хоол идсний дараа ууралсан, баярлсан гэх мэт одоо хүний сэтгэл хөдлөл, үйл хөдлөлтэй холбоотойгоор даралт бус байнга өөрчлөгдөж идэг. Ийм үед өөрчлөгдсөн үед бол юу гэдгийг бид нэр даралт ихсэж гэнэ гэж ойлгож болохгүй л те. За тэгэхээр даралт ихсэлт бол ерөөсөө хамгийн түгээмэл дарахсан эмгэг юм аа. Дэлхийд дахинд одоо 1 тэрбум хүн даралт ихсэж байна. Даралт нэгсдэг гэсэн үг. Энэ тоо 2015 он гэхэд ерөнхийдөө дэлхийн хүн амын 60% нь ер нь бол даралт ихсэж магадгүй. Энэ инерцээрээ яваад байх юм бол гэсэн ийм судалгааг гаргасан байдаг. За тэгэхээр даралт ихсэлт гэдгийг бол даралтыг бол бид нар бол эмчилж чадахгүй. Даралтыг бид нар буулгажилж чадна.
Тэгэхээр даралт маань өөрөө ямар аюултай юм бэ гэвэл даралт маань өөрөө нэг онцгой аюул байхгүй. Даралтын хүндрэл биднэрт дандаа гайд ирдэг. Одоо жишээлбэл харавдаг, инфаркт болдог, бөөрийн дутагдалд ордог, зүрх өөрөө дутагдалд ордог гэх мэт ийм хүндрэлүүд гардаг. Тэгэхээр бид нар даралтыг бол ямар нэгэн байдлаар хэвийн хэмжээнд л барих юм зорилготой. Тэгэхээр даралт ихсээд байвал яад юм бэ гэдэг. Цусны даралт одоо систлийн даралт буюу агшилтын үеийн даралт дээд даралт гэсэн үг. Доод даралт нь 10 мм-өөс мөнгө усны багнаар, дээд даралт 20 мм мөнгө усны багнаар нэмэгдэх тусам зүрх судасны хүндрэлүүд 2 дахин нэмэгддэг. Одоо эндээс харж байна уу? 115-75 та даралтай хүнд зүрх судасны одоо өвчлөлийн эрсдэл 1% гэж үзэх юм бол 135-85 болох юм бол 2 дахин болоо явчихдаг. Одоо 175-105 та даралтай хүн бол энэ үний даралтаас 8 дахин их эрсдэлтэй гэсэн. Энэ эрсдэл нь юу гэхээр зүрх судасны өвчин. Одоо юу гэдэг харавдаг, инфаркт болдог ийм хүндрэлүүд ингээд ихсээ явчихдаг. За тэгээд энэ 40-с 60 насны 1 сая насанд хүрэгчдийн цусны даралт бол ер нь 115-75-аас дандаа дээш байна гэсэн юм судалгаа байна. Энэ тоо бол 12.7 саяар жилд нэмэгдээд байна. Тэгэхээр л энэ их аимшигтай тоо. Дээр нь бол даралт бол одоо ихэнх үед бол хүмүүст нэг тийм завур шаналгаа өгөөд идэггүй. Шилүү зүүн хөшдөг, зүүн толгойн дүүрдэг, нэг иймэрхүү завиртай хүмүүс яваад байдаг. Тэгээд тэр зарим хүмүүс тэрэндээ дасдаг. Тэгэхээр ингээ мэддэхгүй байжгаад бүх эдэрхтнүүдийг гэмтээчдэг ийм аюултай болж байна. За тэгэхээр даралт бол одоо юу гэмдэ бид нэг 150-тай ингээ дасчихсан юм аа гэсэн ийм ойлголт. 160-тай байнга явд юм аа. Надад завир өгдөг юм аа. Би энэтэйгээ ингээ дасчихсан. Эсвэл им уугаад миний даралт буудаггүй маа гэсэн ийм ойлголттой хүмүүс бас их явж идэг. Тэгэхээр одоо жишээлбэл цусны даралтыг 2 мм мөнгө усны багнаар бууруулахад зүрх судасны хүндрэлийг 7-оос 10% багасгадаг. Тэгэхээр магадгүй 150-тай даралт, 148-тай даралт хоёрын хооронд асар том зөрүү байна. Тэгэхээр зарим үед юу гэмдэ им уугаад буудаггүй маа гэдэг ойлголт. Эсвэл им уугаад сайн буухгүй байна гэдэг, имээ уухгүй байна гэдэг бол их буруу ойлголт болж таарч байна. Тэгэхээр цусны дундаж даралтыг 2 мм мөнгө усны багнаар бууруулахад зүрхний ишмийн эрсдэл нас баралт 7%-аар, харуулах эрсдэл 10%-аар буурдаг. За тэгэхээр судас даралт ихсэлтийн хамгийн гол шалтгаан бол ерөөсөө судас хатуурал. Тэгэхээр судас хизээ хатуурдаг юм бэ? Ер нь хөгшин хүмүүс л судас нь хатуурдаг юм уу гэсэн ойлголт гарч ирэх тийм. Тэгэхээр энэ дээр хийсэн олон судалгаа байдаг. Ер нь бол хүний судас бол хүүхд ахуй наснаас эхлээл хатуурдаг гэж үздэг. Тэгэхээр энэ нь хүн болгонд өөр өөрийн хурдтай явагддаг. Одоо та зүрх судасны эрсдэлтэй хүчин зүйлүүдийг бүгднгийн одоо нөхцөлдүүлээд тамхи татаад, арх их уугаад, илүүдэлжинтэй байгаад, маш их стресстэй ажил хийгээд, шөнө нойр дутуу ингээл яваад байх юм бол таны судас одоо үеийнхнаасаа илүү хурдтайгаар хатуурна гэсэн үг. Тэгэхээр бол бид нар бол судасыг хатууруулахгүй байх боломж бол байхгүй. Энэ бол өөрөө настай холбоотойгоор ингээд хүний судас бол ингээд хатуураад явдаг. Гагцхүү зүгээр тэр хүн судасыг хэр хурдан хатууруулах нөхцөлийг нь бүрдүүлж яах гэдгээс л одоо янз бүрийн хүндрэл гарах эрсдлүүд ингээд шууд хамааралтайгаар ихсээ явчихдаг гэсэн. За тэгэхээр энэ бол одоо хэвийн судасны хөндлөө хөтлийн зураг байж байгаа тийм үү. Тэгэхээр ингээд судасны дотор хан ингээд гэмтдэг. Энэ бол ихэнхдээ бол одоо даралттай холбоотой, тамхитай холбоотой, нөгөө чихрийн шижин гэдэг өвчнөд холбоотой гэх мэт ингээд судасны дотор хана гэмтээд ирдэг. Тэгээ энэ дотор нөгөө өөх тоснууд нь хуримтлагдаад явсаар агаад ингээд судас хатуураад ингээд нарийсаад ирдэг. Тэгэхээр энэ эсэргүүцэл ихсэж гин гэсэн үг. Тэгэхээр даралт бол шууд ихсдэг. За тэгэхээр би түрүүн хэлсэндээ даралт бол ерөнхийдөө өөрөө бол нэг гай тарихгүй. Энэ бол даралтын хүндрэл биднэрт гай тарьдаг. Тэгэхээр даралт өндөртөө яваад байхлаар эдэрхтнүүдийг гэмтээчдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд гэмтээдэг эрхтнүүд нь юу гэхээр судснууд. Тийм учраас бид нүдний уг дурандуулаа гэж хэлээд байдаг. Нүдний уг бол бидний одоо нүдэрийн харж болох ганцхан судас. Бид нэр тэр артерийн судсыг одоо энэ арсны цанаас ингээд шууд харах боломжгүй. Тэгэхээр нүдний уг бол харж болдог бидний ганц судас. Тэгэхээр нүдний уг дурандснаар бид нэр ерөнхий биеийн судснууд нь ямар байна вэ гэдэг ийм баримжааг авдаг. Ер нь даралтаа хэр хянжсэн хүн байна. Судасны хатуурал ер нь хэр эдгээр зэрэгтэй явж ийн гэдгийг хянах боломжтой юм судал.
ийм шинжилгээ. За дараад нь бол даралт ихтэй яваад байвал яах вэ гэхээр судаснууд хатуурснараа хүнд бол тархин цусаарах эрсдэл их өндөрсдөг. Зүрхний инфаркт одоо зүрхний шигдэс гэдэг өвчин маш их өндөрсдөг. Бөөрийн дутагдалд ордог. Тэгээд зүрх өөрөө дутагдалд ордог. Зүрх маань өөрөө одоо яадаг вэ гэхээр даралт их байгаад байхлаар маш их одоо эсэргүүцлэхтэй юм руу одоо юм шахаж чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр илүү их хүч гаргаж шахасаар байгаа зүрх маань өөрөө эхлээд зузаарч эхэлдэг. Дараа нь энэ эсэргүүцэл өндөр хэвээрэл байгаад байх юм бол одоо өөрөө ядраад зүрхний дутагдал болдог. Одоо нэг 10-ын гантел барьчаад би ингээд 100 удаа ингэж өргөж дийлэхгүй. Тэрнтэй яг ажиллах зүрх бас тодорхой хэмжээний дараа ядраад дийлхээ болоод ингээд томроод эхэлдэг. Тэр бол даралтын үед бол гол гардаг хүндрэлүүд бол нүдний үгт өөрчлөлт орох нь, тархин цусаарах эрсдэл өндөрсөх нь, зүрхний инфаркт болж магадгүй байна, бөөрийн дутагдалд орж магадгүй байна, зүрхний дутагдалд орж магадгүй. Тэгэхээр бид нэр байн эрхтний гэмтэл байна уугүй юу гэдгийг үнэлж иж даралтыг одоо хэр хэмжээнд яаж хянах вэ? Хэрэг хүнд байна вэ? Хэдэн жилийн дараа ямар эрсдэл гарах боломжтой байна вэ гэдгийг одоо үнэлдэг. За тэгэхээр зүрх судасны өвчний эрсдэл хүчин зүйлүүд гэж байдаг. За үүнийг бид нар бол ерөнхийдөө биднээс хамааралтай хамааралгүй гэж хуваадаг. Мөн өөрчлөх боломжтой боломжгүй ч гэж ойлгож байна. Тэр нь юу гэхээр одоо энд харагдаж байна. Хүүсний асуудал. Эрэгтэй хүн бол зүрх судасны өвчнөөр илүү амархан өвддөг хүүс. Эмэгтэйч бол арай хожим өвдөх магадлал нь арай бага гэсэн үг. За дараад нь удамшил байна. Аав ээж чинь одоо даралт нэгсдэг байсан зүрхний шигдээс энтрээр өвдөжсэн юм бол таавал зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл бас маш өндөр байна гэсэн. За дараад нь бол нас ахих тусам зүрх судасны өвчний эрсдэл бас ихсдэг. Тэгэхээр энэ гурав бол биднээс хамаарахгүй зүйл. Бид нар мэдээж одоо хүүсээ солиулъя гэлтэй юм биш тийм би удамшлаа болио гэлтэй юм биш. Би энэ насн дээр одоо тогтъё гэж одоо чадахгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол бид нэр өөрчлөх боломжгүй. За бидний өөрчлөлт болох ийм хүчин зүйлүүд байдаг. Энд юу гэхээр хамгийн нэгдүгürt архины зөв хэрэглээ. Зөв хэрэглээ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ согтууруулах гэх юм уу архины хэрэглээг зөв хэрэглэх юм бол зүрх судасны өвчнөд сайнаар нөлөөлдөг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр нэг стандарт уулт гэдэг ойлголт байдаг. Энэ нь юу гэсэн үг гэхээр 14 мг этанолийн хэмжээтэй тэнцэх хэмжээг өдөрт нэг удаа авах юм бол энэ стандарт хэмжээ. Энэ нь одоо бидний ойлголтоор юу гэхээр хатуу арх бол арх, виски энэ талын юмнууд бол 40 г, 40 мл хэтрхгүй байх хэрэгтэй. За вино бол 100 мл. Хатуу төрлийн винонууд бол 60 мл. За пив бол нөгөө 0.33 та гэдэг чинь. Энэ бол нэг стандарт уулт. Тэгэхээр энийг өдөрт нэг стандарт уултаас хэтрэхгүй байх юм бол зүрх судасны өвчнийг бууруулдаг. Сайн талтай гэсэн үг. Та одоо ороо болгоно нэг 100 мл 100 г вино уучаад байх юм бол зүрх судасны өвчнийг бууруулах нь шүү дээ. Даралт чинь магадгүй хэсэг нь бага байж магадгүй шигдээс болох эрсдэл чинь буурах нь. За энэ уултыг ихсэгчих юм бол одоо нэг стандарт уултаас ихийг л уугаад авах юм бол өдөрт энэ эрсдэл ихсэвчдэг. Тэгэхээр арх дарсыг зөв хэрэглэх хэрэгтэй юм байна. Дамаа бол одоо зүрх судасны өвчин талаас бол улаан виног бол зөвлөдөг. Өдөрт нэг 100 г вино уучаад байх юм бол сайн байх нэ. За дараад нь тамхи. Тамхи бол ерөөсөн ашигтай юм байхгүй. Тамхиг бол ер нь аль болохоор багасгаад хаях юм бодох хэрэгтэй. За дараад нь бол энэ хоол хүнсний зөв хэрэглээ. Энэ юу гэсэн үг гэхээр аль болохоор жимс, цагаан идэ тал руугаа илүү хэрэглэх хэрэгтэй юм байна. За дараагийн нэг чухал юм бол давсны хэрэглээ байгаа. За энэ талд байгаа юмнууд бол ерөнхийдөө дандаа одоо сайн зүрх судасанд сайн юмнууд гэсэн үг шүү дээ. Одоо 100 г улаан вино бол зөвлөх нь байна. За дараа нь төрөлбөрийн витаминууд, антиоксидантын төрлийн юмнуудыг бас эвлэхэд бол сайн талтай байж болох юм. За энэ спорт аль болохоор спортоор сайн хичээлээд хөдөлгөөнтэй байх юм бол зүрх судасны өвчнийг бас бууруулах нь. Энд бол жингээ барина гэсэн ойлголт шүү дээ. Ер нь бол маш сайн хөдөлгөөгээд байх юм бол.
Тэгээд дээр нь олон төрлийн жимс ногоо, загас ийм төрлийн юмуд хэрэгжилж явах юм бол сайн байх нэ. За энэ донд хамгийн чухал бол ерөөсөө давсны хэрэглээ. Улс орон болгон өөрийн гэсэн ийм давсны хэрэглээний стандартыг гаргасан байдаг. Ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дунджаар бол 5-6 г давс бол өдрийн нормын хэрэглээ юм байна гэж үздэг. Тэгэхээр бид нар энд хэрвээ та даралч нэгсдэг ийм зүрх судасны өвчний эрсдлүүд ийм ихтэй байгаа бол энэ стандартыг бүр бууруулах хэрэгтэй. 5 г-аас бага давс хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр давсны хэрэглээ бол өөрөө одоо даралтыг бууруулахад маш чухал. Дамаа энэ цагаан давс. Харин эсвэргээрээ энэ давсны хэрэглээг бид нэр байгалийн гаралтай давсыг төлхөө хэрэглэх юм бол илүү сайн. Энэ бол байгалийн давс бол дангаараа натрий холоор гэдэг ийм агуулмж байдаггүй. Энэ юу гэдэг вэхээр каль, магн одоо бусад хүнд хэрэгтэй эрдэс бодисууд хамт агуулгадж идэг учраас энэ төрлийн давсыг хэрэглэх юм бол эсвэргээрээ илүү сайн үр өгдөг. За тэгээд биеийн жингийн индекс гэдэг юм байдаг. Энийг бол бодохдоо бол жингийн өндөрийнх нь квадрат туваачдаг. Ингээд харахаар бол хэрэг таргалалтай байна вэ гэдгийг бол бид нэр ойлгож болох нь. Биеийн жингийн индекс бол ерөнхийдөө нормондоо бол нэг 18-аас 25 байх хэвээр. Тэгэхээр энэ ингээд ихсээр явах юм бол таргалалт ихтэй байна гэсэн үг. Биеийн жингийн индекс 35-аас их болоо явах юм бол бүр илүү маш их таргалалтай болоо явах нь шүү дээ. Тэгэхээр аль болохоор одоо биеийнхаа жинг хэвийн хэмжээнд барих ийм их шаардлагатай байх нэ. За үүнээс гадна одоо сүүлийн үед бол бас одоо энэ нийгэмтэй холбоотойгоор энэ стресс, сэтгэл санааны байдал бол бас маш их нөлөөлж байгаа. Тэгэхээр стресс бол ер нь бол зүрх судасны өвчнөд маш муугаар нөлөөлдөг. За дээр нь нойргүйдэл байна. Маш сайн унтаж амарч явах хэрэгтэй. Нойргүйл байгаад байх юм бол даралт маань ихсэлэн. За өөр энэ хурхирлтын хам шинжиг гэдэг. Хүн их хурхирдаг бол зүрх судасны өвчнөөр өвдөх хэрэгсэл маш өндөр болчихдог. Хурхирчэн гэдэг маань ер нь амьсгалын энэ дээд зам их чөлөөтэй бус байна л гэсэн үг. Тэгэхээр хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрөөдөг. Энэ үед энэ амьсгалын дээд зам чөлөөтэй бус байна гэдэг чинь хүчил төрөгч айгүй муу орж ийнэ л гэсэн санаа штэ. Тэгэхээр амьдралын 3/1-д нь ингээ хүчил төрөгчийн ингээ дутагдал байгаад тахлаар эд хэрэгтнүүд маань нэлээж муудна. Одоо юм их мартдаг болно, нөмраа болно те. Гэх мэт ингээд маш бусад бүх эд хэрэгтнүүд одоо доройтоод муудаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хурхирдаг хүмүүс бол маш их анхаарах хэрэгтэй. Хурхирахыг бол одоо эмчилдэг гол арга бол ерөөсөө л турах. За тэгэхээр даралт нэгсдэг хүмүүс бол бид нэр бол одоо юуг анхаарах вэ гэхээр нэг удаа даралтаа хэмжижээл манайхан одоо 150-60 байна гэдээ айгаад сандраад байдаг. Энэ бол өөрөө их буруу. Хүний даралт бол одоо бид нар бол нэг удаагийн 2 удаагийн хэмжилтээр тэр хүний даралтыг үнэлэх боломжгүй. За тэгэхээр даралтаа хэмжээд тэмдэглэж явах хэрэгтэй. Энэ тэмдэглэгээ маш чухал. Одоо би бол ихэнх хүмүүстэй юу зөвлөдөг гэхээр даралтаа хэмжээ өглөө босонгуудаа нэг үз. Өдөр 50 сууж агаад нэг үзэх хэрэгтэй. Ороо унтахынхаа өмнө. Ингээ өдөрт 3 удаа хэмжээд ийм тэмдэглэгээ өгтлөөд ингээ харахаар бид нэр даралтын тэр динамикийг харж байгаа. Ерөнхийдөө даралт чинь хэр өсөд байгаа мүү юм уу тий? Зарим хүмүүс бол эмнэлэг рүү орж ирээл эмчтэй уулзахаараа даралт нь ихсчдэг. Гэртээ харахаараа зүгээр болчдөг. Ийм даралт цагаан алаадны даралт гэдэг ийм даралт ч байдаг. Тэгэхээр манайхан бол нэг удаагийн даралт үзчихээл даралтаа их байх юм бол тэгэл ийм хайгаад яваад идэг энэ өөрөө их буруу байна шүү дээ. Тэгэхээр үнэхээр бид нэр тэр үнийг маш сайн зөв үнэлэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр даралтаа үзээд энэ тэмдэглэгийг бол маш сайн хөтөлж явах хэрэгтэй байна. За тэгээд даралтыг яг үнэхээр бас зөв хэмжиж гэнэ үгүй юу гэдэг нь өөрөө бас их эргэлзээтэй. Даралт хэмждэг олон төрлийн аппаратууд байдаг. Энэ бугууны аппарат байна, энэ шууны автоматууд байна, механик аппаратууд байна. Тэгэхээр энэ дээр яг даралтаа яг зөв үзсэн үгүй юу гэдэг чинь бас өөрөө их асуудал байна. Тэгэхээр зарим хүмүүс бас эсрэгээр даралтаа үзээд цаг тутам, минут тутам үзэл тэрнээсээ стресстэй байдаг. Одоо тэд болчих, одоо энэ болчих гэдэг. Тэгэхээр өөрт зөөр байхгүй бол тэрэндээ гэж стресстэй байх бас нэг тийм шаардлага байхгүй. Даралт нэг 150 хүрсэн байдаг. Эргээд 5 минутын дараа үздэг. Тэрнээсээ 160 болцсон байдаг. Бүр стресстэй дахиад үзэхээр улмал өндөр болоод яваад байдаг. Энэ бол магадгүй бас тэр сэтгэл санаатай тэр стресстэй холбоотой байх магадлалтай л да. Тэгэхээр даралтыг бол маш зөвөр үнэлээд ингээд хэмжээд юм тэмдэглэгээ хийх ёстой. За даралт ихслээ гэж бодоход одоо бидний даралт ихсдэг өвчнөд юм байна гэдээ онш тавилаа гэхэд бид нэр эмчилгээг яах вэ гэж. Тэгэхээр хамгийн түрүүнд манайхан бол им уух гал дайраад байдаг. Энэ бол өөрөө их буруу ойлголт. Тэгэхээр
түрүүний миний хэлсэн тэр эрсдэл хүчин зүйлүүдийг бууруулах эмийн бус эмчилгээг бол маш сайн мэдчих хэрэгтэй. Тэр таны даралт одоо 140 50 руу ингээл байнга ингээл 50 сууж байгаа л үзэхэд тогтмол иймэрхүү байгаалах юм бол те хамгийн түрүүнд та түрүүний хэлсэн шиг эхлээд давсныхаа хэрэглээг бууруулах хэрэгтэй. Жингэн бууруулах хэрэгтэй. Маш сайн унтаж амрах хэрэгтэй юм байна те. Гэх мэтчлэн энэ нөгөө тамхи татдаг бол тамхиа болоод багасгаад ингээд энэ эрсдлүүдийг бууруулад ирэхлээр даралт чинь өөрөө буугаад ирэх шин. Тэгээд бид нэр эмийн бус эмчилгээ хийгээд үр дүн нэг сайн биш байх юм бол эмийн эмчилгээг сонгож болно. Эсвэл үнэхээр шууд одоо танд их за өөртөө байх юм бол бид нэр эмийн эмчилгээг бол шууд эхэлж болно л доо. Гэхдээ даралт буулгадаг маш олон төрлийн юм байдаг. Тэгэхээр бид нэр л энэ олон төрлийн эмнүүдээс эмчит хандснаар та юу олж авах чинь гэхээр өөртөө таарсан тохирсон эмийг олж авах хэрэгтэй нэгдүгээрт. Зөвхөн даралт буулгахаас гадна бусад одоо байр ихтний гэмтэл байгаа юу үгүй юу өөр хавсарсан ямар өвчин байна. Тэгэхээр бид нэр тэр эмийг бол одоо тий өөрт чинь одоо нэг сумаар хоёр тулаа буудна гэдэг шиг одоо хамгийн тохирох эмийг чинь эмч танд олж өгөх юм үүрэгтэй. Тэгээ та бол ерөнхийдөө одоо даралтаа сайн хянаад тэгээд энэ эмийн бус аргаа өөрөө маш сайн мэддэг байгаад тэрийг хэрэгжүүлээд дээр нь эмээ тогтмол цагт нь уугаад ингээд даралтаа барих л эмэл зорилготой. Тэгэхээр бас нэг юм нэг ерөнхий нэг юм бас нэг юм буруу ойлголт их байдаг. Миний даралт ерөөсө буудаггүй маа. Им уудаг. Би уудаг. Ерөөсө буудаггүй. Тэгээ энэ дээр тасчихсан гэсэн. Бид нар бол яаж ийгэл даралтыг л тэр хэвийн хэмжээ буюу 140-90-с доош буулгах юм зорилготой. Тэгэхээр бид нар бол эмнүүд нэг эмэнд буухгүй байлаа гэхэд 2 эм, 3 эм, 4 эм, 5 эм гэдэг ингээ хавсраад явсан ч болдог. Ямар нэгэн байдлаар тэр даралтыг 140-90-с доош байлгахгүй бол тэр байр ихтний гэмтэл гарна хэдэн жилийн дараа тий. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн аргаар л тэр даралтыг буулгах хэрэгтэй. За тэгэхээр биднэрт бол юу гэдэг вэ гэхээр зарим хүмүүст бол энэ сонгодог эмнэлэгт бас нэг нэвтэрсэн нэг шинэ арга юу гэхээр энэ төсвөртэй даралт гэж байдаг. 4-5 төрлийн юм уугаад юм даралт нь ерөөсө буухгүй байгаа юм хүмүүст бид нэр энэ бөөрийн судасны денервац буюу одоо бөөрийн судасыг түлдэг ийм аргыг хэрэгжүүлээд байна. Тэгэхээр энэ маань яадаг вэ гэхээр зэрэг за энэ та бүхэнд нэг анимашнтай танилцуулъя. За энэ бол юу байдаг вэ гэхээр хүний даралтны зохицуулганд бол одоо энэ бөөрнөөс хамааралтай одоо манайхан бол бөөрийн гаралтай даралт гэж ойлгоод идэг. Тэгэхээр энэ одоо мэрэгжлийн хэлхэлдээ RAS систем гэж бөөрөнд бол бөөр бол өөрөө маш их мэдрэг цусан хангамжинд маш их мэдрэг хэрэгтэй. Тэгэхээр бөөрөнд цусан хангамж дутагдаад ирэхлээр яадаг вэ гэхээр бөөр шууд өөрт нь одоо хилдэг. За надад цусан хангамж дутагдаад байна шүү. Надад илүү их цус хэрэгтэй байна гэдэг төв мэдээлэлд очих нь шүү дээ. Тэгэхээр нөгөө тарих маань юу гэж ойлгох вэ гэхээр энэ даралт их бага байна гэж ойлгоод даралтыг ихсэгдэг бүх механизмуудыг ажилуулж эхэлдэг. Тэгэхээр бүх судснуудыг агшаадаг тийм. Ингэснээр даралт улам ихэд одоо ихсээд ирдэг. Тэгэхээр энэ үед бид нэр энэ бөөрийн судас, бөөрийг тэжээдэг судсан дээр аблац буюу юм түлх хэмжлэгээ хийдэг. Тэгэхээр энийг одоо нөгөө тэрийг мэдрээд байгаа тэр мэдрэлүүдийг нь л одоо тасалж гин гэсэн үг л дээ. Тэгэхээр бөөрийн судасны энэ одоо мэдрэлүүдийг ингээд судсан дотор нь ингээд түлчээр тэр мэдээлэл төв рүү очихгүй нь шүү дээ. Тэгэхээр ингээд даралт буудаг. Тэгэхээр энэ бол одоо маш үр дүнтэй байгаа юм шинэ арга. Энэ процедурын хувьд бол бас нэг тийм хэцүү биш. Хэсгийн мэдээ алдуулалттай судсан дотор ингээд хийждэг ийм арга байгаа. За тэгээд одоо дараагийн нэг ярих юм бол дитэм судасны эмгэг тий. Зүрхийг өөрийн тэжээдэг судсыг дитэм судас гэж хэлдэг. Тэгэхээр дитэм судас бол одоо манайхан бол ишими гэж бол бүгдээрээ их сайн мэддэг. За зүрхний ишими өвчин бол зүрхний өвдөлт өөрөө их онцлог өвдөлттэй. Одоо амбулатор дээр ингэж байж байгаа хүмүүс бол ихэнх нь миний зүрхээр хатгаад байна гэж ороод ирдэг. Энэ бол их тийм зүрхний бус өвдөлт байдаг л да. Зүрхнийх биш байдаг ихэнхтэй. Тэгэхээр зүрхний өвдөлт онцлог өвдөлт юу байдаг вэ гэхээр ихэнхтэй зүрх бол дандаа ачаалтай холбоотойгоор. Та
та одоо шатаар өгсөд явдаг эсвэл одоо ширүүхэн алхаад бүүх үед тий энэ үед бол одоо ингээд өвдөлтийн шинж нь бол одоо ихэнхдээ одоо ингээд бачуураад юмар дараад байгаа юм шиг хорсоод байгаа юм шиг ийм шинж тэмдэгтэй өвддөг. Ихэнхдээ 15 минутаас нэг хэтэрдэггүй. Тэгээд өвдөлт бол одоо яахаар намддаг гэхээр ихэнхдээ амраад жоон суухаар тэ эсвэл одоо хилэн доороо нөгөө нитроглицерин буюу судас тэлэх юмнууд хэрэглэхээр ингээд дороо намдаад байдаг. Ийм их онцлог өвдөлттэй. Тэгэхээр л ихэнхдээ хатгаж өвддөг, амьсгаа авахаар илүү их хатгаад байна, хөдөлгөөнтэй холбоотой өвдөж байна гэдэг бол ихэнхдээ одоо зүрхний биш өвдөлт зүйл байдаг л та. Тэгэхээр зүрхтийг тижээдэг, өөрийнх нь тижээдэг энэ титэм судас маань нарийсчаар зүрхэнд одоо цусан хангамж дутагдаад энэ өвдөлт өгч байгаа гэсэн үг. За энэ зураг бол их классик зураг. Энэ зүрхний ишимийн өвчнийг бол одоо бүрэн илэрхийлсэн юм зураг. За энэ хүн яасан байна? Хоолны газраас гарсан байна тийм үү? Тэгэхээр энэ бол хоол идсний дараа ер нь бас энэ ишимийн өвдөлт илүү гардаг гэсэн санаа шүү дээ. Хоол идчихэд за энэ бол ингээ харахад өвөл юм шиг байна тийм үү? Хүйтний үлрэл илүү их өвддөг. За дараа нь яаж вэ? Их салхитай байна тийм үү? Салхисрөөд явж байна энэ хүн. Тэгэхээр салхисөрхөөр бас их ингэж өвддөг. Дараа нь энэ хүн яаж вэ? Шатаар алхсан байна. Нэлээд хүнд маркийн цүнх барьсан байна. Тэгэхээр маш их ачаал авж штэ. Хүндийн мөргөөд дэшэн шатаар яваад. Ингээд яг цэжээр нь өвдөж эхэлж байна. Тэгэхээр энэ бол одоо ер нь зүрхний ишимийн гэдэг өвдөлтийг ишимийн өвдөлтийг бол маш одоо энгийнээр давч харуулсан юм зураг байна. Тэр цэжний өвдөлт одоо энэ хэсэгт ингээ гарлуу ингэж бас бадарч өвдөж болдог. За тэгээд бүр титэм судас бол бүр ингээд таг бөглөрөөд ирэх юм бол нөгөө шигдээс буюу инфаркт гэдэг юм болдог. Тэр бол хэрвээ шигдээс болох юм бол инфаркт болох юм бол энэ өвдөлт бол маш хүчтэй өвддөг. Маш хүчтэй. Тэгээд ер нь 20-30 минутаас дээш өвдөд ирэх юм бол маш аюултай гэсэн. Тэгэхээр та бол маш яралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо зүрхийг тижээдэг энэ судас маань энд бөглөрлөө өгөхөд энээс цааш энэ тижээгдэж байгаа энэ хэсгийн булчингууд одоо өгч ийн гэсэн үг. Тэгэхээр нөгөө агших чадвараа алдна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр зүрхний булчин бол ерөөсөн хугацаатай уралддаг. Зүрхний булчингийн амьдрах чадвар бол нэг 20 минут л байдаг. 20 минутын дараанаас одоо энэ хэсэг газар одоо цус очихгүй байлаа гэхэд 20 минутын дараанаас энэ хэсгийн булчингууд өгчээд эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар хугацаа алдах тусам энэ талбай томорно. Тэгэхээр бид нэр хэдий эмчилгээ хийлгсэн ч гэсэн одоо юу гэдгийг хугацаа алдах нь юм бол одоо үр дүн их муутай байна гэсэн санаа. Тэгэхээр хэрвээ одоо инфаркт болох юм бол одоо цэжээр маш хүчтэй өвдөд 20-30 минутаас дээш өвдөх юм бол маш яралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хугацаа бол хамгийн чухал. Тэгэхээр цэжээр ингээ өвдлөөхөд бол бидний мэдэх юм бол хамгийн түрүүнд аспирин 3 зэрэг давхарлаж уугаад тэгээ нитроглицерин, валидол гэдэг хилэн доороо тавьдаг юмнууд байдаг тий. Эднэрийг бол одоо маш хурдан тавиад өвчин намдаах одоо юмнуудыг хэрэглээд маш яралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай болох нэ. За тэгэхээр титэм судасны өвчлөлийг оншилдог маш олон аргууд байдаг. Одоо зүрхний бичлэг, зүрхний эхо гэдэг одоо энд харагдаж байна тий. Одоо ачаалтай зүрхний бичлэг, энэ одоо цөмийн одоо синтеграфи гэдэг, зүрхний CT гэдэг. За эдгээр аргууд бол нэгэнч төгс биш. Тэгэхээр энэ олон шинжилгээнүүд бүгдөөрөө өөр өөрийн давуу талтай, өөр өөрийн хардаг юмнуудтай. Тэгэхээр бид нар л одоо зүрхний бичлэг хийлгчээл зүгээр энгийн 50 үедээ зүрхний бичлэг хийлгчээл зүрх зүгээр гэдэг. Энэ бол бас их буруу ойлголт. 50 хэвтэж явах үед чинь зүрхний одоо үйл ажиллагаа зүгээр ээж болно, тий? Тэгэхээр бол ганцхан зүрхний бичлэг хийлгчээд эсвэл ганцхан зүрхний эхо хийлгчээд зүгээр гэдээ яваад байж ерөөсөө болохгүй. Эдгээр шинжилгээнүүд бүгд өөр өөрийн одоо дутуу тал болон давуу талтай гэж хэлсэн, тий? Тэгэхээр титэм судасны өвчлөлийг хамгийн одоо нарийн оншилдог одоо алтан стандарт гэдэг онцлогоо бол ангиографийн шинжилгээ байдаг. Энэ бол одоо судсан дотор одоо бид нар бол ихэнхдээ гарны судсаар, хөлний судсаар хийдэг. Энэ ангиографийн шинжилгээгээр бол эцсийн оншийг тавьдаг. Тэгэхээр бол одоо энэ бол одоо гарныхын судсаар ингээ гуурс явуулаад хэсгийн мэдээ алдуулттай хийдэг. Бас хүнийг бүтэн унтуулахгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд хэсгийн мэдээ алдуулаад энэ судсан дотор ингээ гуурс явуулаад зүрхийг тижээж байгаа дээр титэм судасны амсар дээр одоо энд
гуурсаан байрлуулад тэгээ энэгээр тоцгогч үз шахаад ингээ видео бичлэг хийчихдэг. Тэгээ ингээ харахад одоо нарийслууд ингээ харагдах нь шүү дээ. Тэгээд энэ бол ерөнхийдөө титэм судасны өвчлөлийг оншилдог алтан стандарт. За тэгээд энэ бол хэрвээ ингээд нарийсл байлаа эсвэл бөглөрөл байлаа гэхэд эмчилгээ болоод явах боломжтой. Тэгэхээр энэ нь одоо судасны дотор нь одоо бид нэр одоо стент тавина гэж ярьдаг юм тэлэгч тавьдаг. За тэгээд титэм судасны эмчилгээ бол ерөнхийдөө юу гэдэг вэхээр мэдээж эмийн бус эмчилгээ хамгийн түрүүнд. Тэрний юу гэхээр бид нар бол одоо та одоо титэм судас нь одоо тодорхой хэмжээнд нарийсчихсан ингээд юм зөөр өгдөг бол хамгийн түрүүнд нөгөө зүрх судасны эрсдлүүдээ бууруулах хэрэгтэй. Тамхи болох хэрэгтэй, ажингийн багасгах хэрэгтэй. Цусны дахь өөгт осчин хэвийн байх хэрэгтэй, сахарч нь хэвийн байх хэрэгтэй тийм гэх мэт одоо энэ эрсдлүүдээ бууруулах хэрэгтэй. Дараад нь эмийн эмчилгээ. Одоо энэ дээр бол мэдээж бол цус шингэлэх эмчилгээнүүд, зүрхний ачааллыг бууруулдаг эмчилгээнүүд байна. Тэгээд мэс заслын эмчилгээ. Энэ хоёр аргыг бол хоёулангийн Улаанбаатар сонгодог аймагт хийж байгаа. Тэгэхээр судсан дотор хийдэг арга бол ерөнхийдөө ингээ гуурс явуулаад ингээд тэлэгч тавьчихдаг. За нээлттэй хагалгаа бол одоо энд судас нарийсан байлаа гэхэд ингээд давуулаад залгачдаг. Хөлнийхэн судснаас авч залгаж болдог. Мөн одоо өөрт нь байдаг энэ дотор явж байгаа цэжний артерийн ийм судснуудыг ингээд давуулаад залгачдаг. Тэгэхээр энэ цаашаа бол цус хангамж сайн болно гэсэн үг шүү дээ. За энэтэй холбоотойгоор нэг анимашн үзүүлье. За энэ титэм судасны доторх энэ яаж хийдэг вэ гэхээр одоо ингээд зүрх маань зохилж байна тийм. Ихэнхдээ бол одоо гарны болон хөлний судасаар энд одоо судас маань ингээд нарийцсан байна л да. Тэгэхээр гарны судаснаар хөлийн судасаар ямар ялгаатай вэ гэхээр хөлний судасаар бол хийхэд бол эмчид бол их амар. Гарны судасаар хийхэд бол бас эмчээс бас тодорхой хэмжээний ур чадвар шаардна. Дээр нь бас судас маань ингээд спазм болоод ингээд агшчаад байдаг. Тийм болохоор бол бас жоохон эмчээс бол жоохон ур чадвар шаарддаг. Өвчтнөөс гэх юм бол гарын судасаар хийлгвэл илүү амар цус алдах эрсдэл багтаа өвчтөндөө хийлгэсний дараа ямар нэгэн хөдөлгөөний хорих тийм байхгүй. Хөлийн судасаар хийх юм бол бүтэн 10 хэдэн цаг ч юм уу тийм хөдөлгөөнгүй хэвтэх хөлөө нугалахгүй хэвтэх энэ төргээд бас тодорхой хэмжээний зовирууд гарч болдог. За ингээд судсан дотор нь бид нэр ингээд гуурсаа явуулаад одоо энд зүрхийг тэжээж байгаа судасны одоо амсар дээр энд очиж байна тийм. За ингээд энэ гуурсыг бол одоо энэ байрлууллаа. Ингээ эрентгийн туяандаар харж байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээ тоцгож үзэж шахлаа. За тэгэхэд энд судас ингээ нарийсан байна шүү дээ. Тэгэхээр энийг бол бид нэр одоо энэ дотоороо дахиж гуурс явуулаад нэгээд тэлдэг ийм ажиллбаруудыг хийдэг. Энэ бол одоо хүндээ бол маш зөөр багтай өнөөдөр хийлгэлээ маргааш имлэгээс гарах ийм боломжтой. Хэвийн амьдралдаа хурдан ордог, эдгэрэлт хурдан бүтэн наркоз хэрэгэлдэггүй гэдэг юм маш олон давуу талтай юм ажиллабар байгаа. За ингээд энэ ажиллабарыг бол бас Улаанбаатар сонгодог аймагт бид нар бас нэлээд хэдэн жил амжилттай хийж байна. За төрөлхийн ажгийн талаар бас давчхан ярив. Хүмүүс хүүхдүүд төрөлхтөн төрөлхийн юм зүрхний олон төрлийн гажигуд байдаг, цорхойтой янз бүрийн. Тэгэхээр бол яагаад төрөлхийн гажигтай төрдөг вэ гэхээр бол яг одоо тийм юм нас болдгоо гэсэн тийм шууд юм шалтгаан бол бас байхгүй. Маш олон төрлөөр тайлбарладаг. За жишээл газар нутгийн онцлог байж болдог. Энэ юу гэхээр далайн түвшнээс дээш одоо оршдог орнуудад бол одоо төрөлхийн одоо тэр артерийн битүүрээгүй цорог гэдэг гажиг бол бас маш их түгээмэл байдаг. Тэгэхээр бол одоо энэ далайн түвшинтэй холбоотойгоор бас ийм улс орны байр газар зүйн онцлогоос хамаарч энэ өвчин бол бас хэр их түгээмэл байх вэ гэдэг юм хамаарал байдаг. За дараа нь бол удамшил байдаг. Агаарын бохирдол хортой нөхцлүүд байж болдог. Жирэмсэн үедээ янз бүрийн юм тариа хэрэгэлсэн ийм шалтгаан байж болно. Аир нэхэнхтэй бас шалтгаан тодорхойгүй байдаг. За тэгэхээр ер нь бол маш түгээмэл тохиолддог зүрхний ер нь бол 3 төрлийн ийм цорхой байдаг. Тосгуур хоорондын цорхой. За энэ бол юу гэсэн үг гэхээр энэ бол одоо хэвийн зүрх. Гэтэл одоо энэ нэг хоёр тосгуур хоорондын таславч байгаа. Энэ маань ингээд цорхой болчихдог. Энэгээр уг нь ингэж цус холилдох хэсгүй.
Тэгэхээр энэгээр энд цорхотой болохоор эндээс даралт их учраас энэ рүү ингээд цус ороод идэг. Тэгэхээр ингээд холилдох эсгүй хоёр цус холилдоод байна шүү дээ. Ягаад гэвэл энэ зүрхний дөрвөн камер дотор, энэ дөрвөн тасалгаан дотор дөрүүлэнд нь даралт өөр байдаг. Өөрийн одоо хүчил төрөгчийн одоо хангамж нь, ханамж нь өөртөө цуснууд эргэлдэж идэг. Тэгэхээр эдгээр хоорондоо холилдоод байгаа юм бол бас мэдээж сангүй шүү дээ. За энэ ховдол хоорондын цорхой. Ховдол хоорондын цорхой гэдэг маань энэ ховдол тий. Энэ дээр ингээд цорхой авчдаг. Цорхой. Тэгэхээр энэ дээр бол маш их даралттай. Энэ даралт багтаа учраас дандаа ийш ингээд цус ийшээ ороод ахна шүү дээ. Тэгэхээр ер нь артерийн битүүр өвгө цоргон гэдэг маань энд байж байна. Энэ бас нэг төрлийн бас их түгээмэл тохиолдог цорхой. За тэгэхээр бид нэр энэ зүрхний төрөлхийн гажгийг ер нь бүглэхгүй л яах вэ гэж. Мэдээж бол энэ цорхооны хэлбэр хэмжээ хэр томоосоо хамаарад, хаана байгаа байрлалаасаа хамаарад тэр хүнд бол одоо ямар зав өөр өгч, ямар одоо хор уршиг тарих нь бол энэтэй шууд хамааралтай. Тэгэхээр бол маш их том нэлээд хэцүү төрлийн одоо төрөлхийн гажиг байх юм бол шууд амь насны аюул. Тэр хүүхэд маань одоо амьдрах чадваргүй байж болно. Эсвэл амьдрах хугацаа маш богино байж болно. За тэр цорхоо бас харьцангуй бага байлаа ч гэсэн нас ахих тусам энэ бол шууд одоо наслалттай шууд холбоотой. Тэгэхээр амь насны аюул болох нь наслалттай холбоотой болох нь. Тэгэхээр энэ цорхоо маань одоо юу гэдгийг орох эсгүй газар руу цус ороод байхлаар хөндөрлүүд гардаг тийм үү? Одоо нэг тал нь томордог, тэндээ даралт нь нэгсдэг ингээд зүрхний дутагдлууд болдог. За тэгээд ирэхлээр яадаг гэхээр амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Амьсгаадаад ажил хийж чадхаа байна, тийм хөхөрн, ачаал даахгүй гэх мэт ингээд амьдралын чанарт бол шууд нөлөөлөд байдаг. Тэгээд эдийн засгийн хохирол бол мэдээж их тийм үү. Тэгээд айлд нэг л тийм хүн байхад бол эдийн засгийн бол маш том дарамт болоо явцдаг. Дээр нь төрөлхийн гажигтай одоо хүн бол одоо сэтгэл санааны маш их дарамттай байдаг. Би одоо төрөлхийн гажигтай ч гэдэг юм уу тийм. Дамаан хүүхэд наснд бол энэ бол сэтгэл санааны маш том дарамт болдог. Зүрхийн гажигтай гэдэг одоо биеийн тамирт ордоггүй ч юм уу тийм. Бусад хүмүүсийн харьцаа хандлага бас арай өөрчлөгдөх гэх мэт. За тэгэхээр зүрхний төрөлхийн гажиг бол бид нар бол эхо, зүрхний эхогоор их хөвчлэн онцлдог. За тэгээд зарим үед бас онцлоход маш хэцүү юм тохиолдлууд байдаг. Энэ үед бол одоо илүү тод харахын тулд улаан холон эхо гэж би одоо улаан хологоор ингээд датчик оруулаад ингээд илүү тод харна гэсэн. За компьютер томограф, MRI гэдэг энэ одоо аппаратууд байж болно. За мөн ангиограф энэ судсан доторх онцлогоо байна. Тэр ийм аргууд эдгээр бүгдийг бол Монголд бол одоогоор хийж байгаа. За тэгэхээр эмчилгээ бол яах вэ гэхээр эмчилгээ бол мэдээж бол одоо эмийн эмчилгээгээр битүүрнэ гэсэн ойлголт бол бараг байхгүй. Тэгэхээр бол ер нь дандаа л ажилбар хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр судсан доторх эмчилгээ. Тэгэхээр энийг бол одоо бид нэр 2014 оны 12 сард анх удаа бид нэр сонгогдсон эмнэлэг дээр хийж эхэлсэн. Тэгээд өмнө нь бол энийг бол одоо Америкууд, Японы энэ эмчнэрийн багаараа ирээд жил болгон Монголын энэ төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үн төлбөргүй хагалгаа хийдэг байсан. Тэгэхээр бид нар л одоо бол энэ хагалгаануудыг том хүн дээр ямар ч байсан хийгээд эхэлчихсэн. Тэгээд одоо бол өөрсдөө бие таагаад хийх боломжтой болж байна. Тэгэхээр энэ судсан доторх энэ бүглэх арга байна. Одоо энэ цорхой байлаа гэхэд одоо ингээд цааталтанд хилээд, нааталтанд хилээд ингээд хоёр талаас нь тавлаад одоо нөгөө одоо ингээд битүүлчих юм гэсэн үг. За дараа нь бол нээлттэй хагалгаагаар хийдэг. Гэхдээ цорхой болгоныг судсан дотор нь бүглэнэ гэсэн ойлголт бас байж болохгүй. Энэ бол тодорхой хэмжээний заалттай хийх боломжтой цорхойнууд байна. Боломжгүй цорхойнууд байна. Тэгэхээр боломжгүй бол мэдээж бид нэр эцсийн арга буюу нээлттэй хагалгаа хийдэг. За тэгээд хэрвээ хийхгүй гэх юм бол тэгээд эмийн эмчилгээ хийх нь байна. За энэ дээр энэ аргыг яаж хийдэг талаар бас анимашн дээр тайлбарлая. За энэ арга бол маш их дэлхийд дахинд маш их өргөн хэрэглэгдэж байгаа. Яагаад вэ гэхээр энэ арга бол өөрөө өвчтөнд маш өөр багтаа. Бас л бид нэр тэр хүнийг унтуулахгүй хэсгийн мэдээ алдуулаад судсан дотор ингээд одоо нөгөө катетер буюу гуурсаа явуулж хагаад нөгөө зүрхний одоо цоорхойгоор ингээд нэвт гаргаад ирчин тийм үү. Тэгээд энэ бол ямар давуу талтай вэ гэхээр өвчтөнд бол ямар нэгэн шархсаар үлдээхгүй.
хүн хийлгэлээ маргааш шууд гараад ажиллаа хийгээд явах боломжтой. Шархсаар үлдэхгүй. Тэгэхээр нээлттэй хагалгаа бол одоо юу гэдгийг цээжийг нээн, зүрхийг цогсоон, нээн, тэгээ оюун тэгэхээр бол энэ хүний идэг гэрэлт дээр энэ төр шархсаар үлдэх, хүндрэл гарах хэрэгсэл энэ төр гэдэг талаасаа бол одоо энэ бол маш их давуу талтай юм ажилбар. Тэгэхээр бол дэлхийд дахинд бол мэдээж нэг номерын бол энэ ажилбарыг сонгож байгаа. Тэгээд хэрвээ боломжгүй бол нээлттэй хагалгаа. Ингээд энийгээ суглаад авчдаг. Тэгэхээр ингээд энэ цорхыг ингээд бүгэлчдэг юм арга байна. Энэ аргыг бол одоо бид нэр бас 20 шахам хүнд амжилттай хийгээд байна. Тэгэхээр энэ бол одоо хийлээ. Тэгээд ерөөсөө маргааш нь гараа авчин. Хүнд бол ерөөсөө нэг зөв тариа хийсэн шиг юм сар үлдэж байгаа. Ийм ажилбар байгаа. За зүрхний хэм алдагдaltaг гэж байдаг түрүүн хэлсэнтэй бид нар бол зүрхнийхээ цохилтыг хурдан болгоё, удаан болгоё гэд одоо өдөрдох тийм боломжгүй. Тэгэхээр зүрхний хэм алдагдал бол одоо маш хэцүү байдаг. Тэгэхээр бол энийг онцлдог юм бол зүрхний цахилгаан бичлэг байна. 24 цагийн зүрхний бичлэг байна. Тэгээд ачаалтай бичлэг байна. Ямар нэгэн хэм алдагдал хүний бас их ачаалтай холбоотойгоор бас үүсч гардаг тий. За энэ дээр эмийн эмчилгээ бид нар хийдэг. За дараа нь бол одоо энэ пейсмейкер гэж энэ эмчилгээг бас бид нэр Монголд хийж байгаа. Нэг бол бас 3 дугаар эмнэлэг дээр бас хийдэг. Пейсмейкер гэдэг бол юу гэхээр одоо нөгөө цахилгаан станц маань л доголт чинь гэсэн үг тий. Тэгэхээр бол одоо зүрх маань гинт зогсох энэ эрсдлүүд маш их болцохоор бид нэр судсан дотор нь явуулаад одоо энэ нөгөө электродон зүрхэн дотор нь ингэж байрлуулад батарейтай яваа ирсэн доор нь ингэж бэхэлждэг. Тэгэхээр бол энэ бол ерөнхийдөө гинтийн одоо аюулаас одоо маш сайн сэргийлэх нь дээр нь хүний амьдралын одоо чанарыг илүү сайжруулах нь шүү дээ. За тэгээд хүмүүсийн элэг дуртай гэдэг те эрүүл бие саруул ухаан оршино гэдэг. Тэгэхээр би бол юу гэж хэлэх дуртай гэхээр саруул ухаанд эрүүл бие оршино гэх. Хүн ухаантай байх юм бол эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Эрүүл мэнд бол хамгийн үнэтэй, хамгийн чухал юм аа. Хүн өвдчих юм бол юу ч хийж чадахгүй. Тэгэхээр ухаантай хүн бол эрүүл мэндэд илүү их анхаардаг юм аа. Анхаараасай гэсэн үгнээс ер нь саруул ухаанд эрүүл бие оршино гэж хэлэх их дуртай. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.